Та арай караоке ороод 10-20 дуу захиалаад бүгдийг дуулах гэж дайраад байгаа юм биш байж. Таныг арай удаан уулзаагүй найзуудтайгаа сонин сайхнаа ярих гэтэл хажууд чинь тасралтгүй хэн нэгэн дуулаад байгаа юм биш үстэй. Та арай караоке дотор бусдын дэргэд баруун солгоо хоолойноосоо болоод дуулж чаддгүй ичээд байдгийн биш үстэй. Та арай хамт орох найзгүйгээсээ болоод караоке орж чаддгүй юм биш байж. Тэгвэл бид танд камбэк санал болгож байна. Караокечдийг судалдаг эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүрт дуулах хүсэл байдаг бөгөөд камбэ орж үйлчлүүлснээр олон үйлчилгээг нэг дор авах боломжтой юм. Одоо та бүхэнд камбэ ордог болсноос хойш амьдралдаа өөрчлөлт хийж чадсан эрхмүүдийг танилцуулъя. Би өмнө караоке орохоор аль болох өөрийнхөө дуулыг гэж бодож байгаа дуулуудаа гис хийгээд хүмүүсээс олон дуу дуулаад авъя гэж боддог байсан. Харин найзуудтай камбэ орсноос хойш хүмүүсээс олон дуу дуулах ямар шаардлага болсон. Одоо хажууд манай найзууд өөр дуунууд дуулж байгаа. Би одоо харин 13 дахь дуугаар дуулах гэж байна. Дуулцсан. За бид ширээндээ сууцгаа. За. Би ууг нь дуулах тавтай л да. Тэгээд өмнө дандаа солгоолоноосоо болоод олон хүнтэй газар найзуудынхаа хажууд дуулж чаддаг байсан. Тэгээд найзуудтайгаа хамт караоке орохоор дандаа эвгүй байдалд ордог байсан. Тэгээд арай энэ ч ирснээс хойш хүснээрээ дуулж чадах тийм боломжтой болсон. Өмнө нь найзуудтайгаа караоке ороход бүх цагт нь дуулаад олигтой юм ярьж чаддгүйсэн. Харин одоо камбэ ордог болсноос хойш юм ярихыг хүснэ, юм яриа дуулахыг хүснэ дуулаад бүгдээрээ хүснээрээ байж чаддаг болсон. Нэрээ халуунаа жимсэн болсон гэсэн шүү дээ. Би найзгүй хүнэлтэй. Тийм болохоор ганцаараа караокены том өрөөнд бүтэн цагийн турш дуулж чаддгүй байсан. Хүмүүсээ санаа зовоод харин камбэгийг мэддэг болсноос хойш ганцаараа ч хамаагүй дуулах боломжтой болсон. Камбэ караокегаар үйлчлүүлцгээе.